Оройн дөрвийн үзэгчтэй бид бүхэнд Lexus Bergen нэвтрүүлгийн ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Ингээд энэ удаагийн дугаараар бид бүхэн эмэгтэй дээдлэгт өрсөлдөх лигийн 2 удаагийн авраг Улаанбаатар Amazon сувгийг бүхэнд онцлог өргөх болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас ч өөр M-банк, нэвтрүүлгийн мөн ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. За үндэсний дээдлэгийн хамгийн өндөр амжилттай эмэгтэй багийг бид бүхэн онцлоход бэлэн болсон байна. Мэдээж өнгөрсөн үйлрлийн аваргууд ярих нь бас ихтэй байгаа. Маш олон шилдэг тоглогчтой бас л дээд рекордуудыг эзэмшиж байгаа, эвдэж байгаа юм багийг та бүхэнд онцлж байна. Өнгөрсөн үйлрлийн амжилт 14 жил ганцхан хожигдол хүснэгтийн 1-р байраар тэд плей-офф чалгарсан байна. За тэгээд үйлрлийн 13 тоглолтод дараалал хожигдсон байсан Улаанбаатар Amazon-с. За тэгээд 14 дахь тоглолтын дээр Омны хөлгүүдэд ялагдал хүлээсэн. За тэгээд улирлын ганц ялагдал нь тэр төвлөлт байсан. За тэгээд улирлын амжилтаараа тэргүүлж тэдний плей-офф шалгарч. За плей-офф дээр нь M-Wings огт авчраад харан тоглосон. За аврууд өмнөх улирал нь бол Омны хөлгүүд авраг авсан байсан. Бидний бас лигийн 2 дахь аврагын төлөө бас өнгөрсөн улирал хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. За хэрвээ энэ улирал өнгөрсөн улирал ялсан баг нь илүү гарч 2 аврагтай болох гэсэн одоо Омны хөлгүүд болоод Amazon-сын өрсөлдөөнд тэгээд өнгөрсөн жилийн плей-оффт бол маш сонирхолтой тоглолтуудыг хийж тэдний хувьд ямар тааж гайхалтай үзүүлэлттэй бол одоо эргэн авчирч хөлгүүдийг буулган авч авраг болсон байгаа. Эхний шатнд 4-1 хэсэгтэйгээр түрүү хэлсэн Wings-ийг ялсан бол за энэ тарин 4-2 хэсэгтэйгээр хөлгүүд багийг буулган авсан байгаа. Уг нь цуврал 2-2 хэсэгтээ тэнцүүхэн үргэлжиж ийсэн ч гэсэн Amazon-с дараалан 2 ажлаа байгуулснаар тэдний хувьд авраг авсан. За тэгээд өнгөрсөн үйлрэл плей-оффт эмэгтэй дээдлэгийн плей-оффт бол яг эхний хагас ишээ шатны 2 цуврал хоёулаа 4-1 4-1 гэж дууссан. За тэгээд улмаар аврагын цуврал бол 4-2 харьцаатайгаар Улаанбаатар Amazon-сын давч идэгдэж дээдлэгийн хошоо авраг болсон. За тэгвэл Улаанбаатар Amazon-с өнгөрсөн үйлрэл бас онцгой тоглолтыг үзүүлсэн нэг тоглогчийг бид бүхэн онцлох гэж байна. За энэ бол Легионер тоглогч Grace Berg. За өнгөрсөн үйлрэл Улаанбаатарын Экватор үндэсний дээдлэгт бол тоглоогүй тийм. Хулан. Тэгэхээр Grace Berg-ийн хувьд бол хуланг оролж маш сайн тоглолтыг үзүүлсэн байгаа. 19.9 оноо 7.5 самраас үгээд 2.7 дамжуулалтыг дончилсан гэдэг. Үзүүл бид бүхэн харж байна 48.8%-ийн довтлогоог түүний дончилснаар хуланг бас тэ оролж гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тэгсэн. За хулангийн хувьд тэгээд Хятадын лиг рүү тоглохоор явсан. За тэгээд хуланг одоо хэн орлох вэ? Amazon-с энэ үйлрэл авраг авч чадах уу гэд бас олон асуулт өнгөрсөн үйлрэл байсан. Гэхдээ тэр асуултын хариулт нь Grace Berg байсан гэж хэлж болно. За тэгээд бараг 20 оног одоо үйлрэл дунжилсан байж тээ. Тэгээ 15 тоглолтод оролцсон гэхээр үйлрэлийн бүх тоглолтод оролцсон, бүх тоглолтод ийм хэмжээний үр нөлөөг үзүүлсэн учраас бид бүхэн бас онцолж байна. Тий. За тэгээд дээрэс нь нэмэгдээд улирлын одоо дундуур явагддаг улирлын шилдэгүүдийг шалгаруулдаг. За тухайн номинацид бол Grace Berg-ийг шилдэг гадаад тоглогчоор шалгасан, олон улсын тоглогчоор шалгарсан. За гарцаа авахгүй ариун цэцэгтэй хамт будагтай талбайг ер нь бол эзэгнэж сайн тоглолтоо, өөрийн сайн тоглолтоо үзүүлсэн. Энэ жил ч гэсэн тий үндэсний дээдлэгт ирэх боломжтой тоглогчтой нэг гэж түүний үед бол түүнийг бол харж байна. Ингээд хамтдаа Amazon сувгаас явсан тоглогчдын жигсаалтыг үзсээ. Эдгээр тоглогчд бол мэдээж Нандин Үсэл, Цэрэн лам, Булган, Болор Эрдэнэ болон Дэлгэрэх гэсэн тоглогчд байна. За эндээс бол онцлог нэрнүүдийг мэдээж харах юм бол Нандин Үсэл байгаа. Нандин Үслийн хувьд өнгөрсөн хавар санагдаж байна тий. Плей-оффын дундуур Нандин Үслийн хувьд Америкийн нэгдсэн улс руу NCAA руу бас ихтэй сургуульд коллеж сурахаар явна гэдэг мэдээлэл нь гарсан байсан. За тэгээ Флоридад их сургуулийн багаас тоглохоор болж. За тэгээ сая энэ намар Нандин Үсэл маань Америкийн нэгдсэн улсыг зорьсон байгаа. За тэгвэл багийн ахлагчаар өмнөх үйлрэлүүд тоглож байсан мөнгө сайхны Цэрэн лам бас багийг орхисон. Багийн мэдүүлэгт бол багтаагүй. За тэгээ Цэрэн ламын үзүүлэлт бидэнд харагдаж байна. За мөн Гамбатын Булган бидэнд харагдаж байна. Булганы хувьд өнгөрсөн үйлрэл бас авраг аваад за тэгээ багаа орхисон. Гэхдээ Булганы хувьд багийн яг бүрэлдэхүүнд байгааг туслах тасалжуулагчийн үүрэгтэй тий арын албанд шилжсэн байсан. За Болор Туяагийн Болор Эрдэнэ гэж Монгол Улсын боловсролын их сургуулиас
төгсөж гарч ирсэн тоглогчийн хувьд бас Amazon-ийн бүрэлдэхүүнд авраг аваад за энэ үлрэл бол бүрэлдэхүүнд багтаагүй байна. Дэлгэрэх гээд бас төвийн тоглогчийн хувьд бас багийн бүрэлдэхүүнээс явсан мэдээлэлтэй. Тийм бүрэлдэхүүнд одоо бидэнд ирүүлсэн үндсэн бүрэлдэхүүнд бол ямар нэгэн байдлаар байхгүй байсан учраас эдгээр тоглогчдыг явсан гэж үзээд бид нэр явсан гэсэн жагсаалт нь бол багтаасан байгаа. Тийм. За тэгвэл хамтдаа 9 тоглогчдыг нь харцгаая. Улаанбаатар Amazons бол бас олон тоглогчийг игнэндээ нэгтгэсэн. За хамгийн эхний нэрийг харж байгаа. Онлоотри улаан эргээд багтаага нэгдсэн. Ааха. За энэ 100 бол тэгээд 3/3-ын дэлхийн аврах шалралт тэмцээнээс мөнгөн медалийг өртөж бас түүхэн амжилтыг бүтээсэн тоглогчийн. За өнгөрсөн үеэрэл төвний хувьд Хятадын эмэгтэй дээдлэгт за Ухаан Шинфан гэж багт тоглож байгаад ирсэн. За тэгвэл Амари Робинсон харагдж байна. Тами Чон бас бид бүхэнд харагдж байгаа. За Эрдэнэт, Инхлэн, Болор Эрдэнэ автаас Amazons ирсэн. Энэ бол бас бусад багуудын үед бол байж болох хамгийн таарам үедээ. Ягаад гэх юм бол Amazons-ийн хувьд угаасаа л төвийн байралтай илүү тоглолтыг үзүүлдэг баг. Хулан, Болор Эрдэнэ хоёр ирчгээр одоо юу болох бол доо. Харин тий. За тэгээд Амари Робинсон гэж бас энэ бас том тоглогчийг нэгтгэсэн. Энэ бол Австралийн лигт тоглож байгаад сүүлд Австралид тоглож байгаад Amazons-ийн бүрэлдэхүүнд нэгдээд за Улаанбаатар Amazons-ийн үед яг энэ цаг үед бол бүгд нэр Хятадд улс зохион байгуулагдаж байгаа. Одоо эмэгтэйчүүдийн Азийн аврах шалралт тэмцээнд оролцож байгаа. WBLA гэдэг тэмцээнд оролцож байгаа. Тэдний бас хэсгийн эхний тоглолтоо Хятадын лигийн аврах багтаа гэж бас ойрхон тоглолтыг үзүүлж ялагдал хүлээсэн. За тэгээд лигийн хэсгийнхээ хоёр дахь тоглолтоо бас хийх гэж байгаа юм баг. За тэдний үед бас хамгаалагч авчирсан тийм Леонор тоглож авчирсан. Тэгэхээр тэдний үед ер нь сул бүх байрлалаа өгсөн бүрч илүү тийм зөвхөн үндэсний дээдлийг гэхээс илүү дараагийн тэмцээний харсан ийм нүүдэл бас хийсэн байх боломжтой. Ингээд та бүхэндээ ирсэн болон явсан тоглогчдын жагсаалтыг хүргэлээ. Эхний хэсэг маань ингээд өндөрж үзэгчтэй тоодохгүй хэрэг болзээ. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхлэхэд бэлэн боллоо үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас ч нөөр банк мөн ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа дөрүүлж ялах нь Unitel ажиллаж байна. За ингээ 2 дугаар хэсгээрээ бид бүхэн дасгалжуулагчийг онцолж байна. Улаанбаатар Amazons багийн өнгөрсөн үеэрлийн авраг авахд бас гол дэлгүүр байсан Фран Гарсиа дасгалжуулагчийг бид бүхэн онцолж байна. За түүний хувьд мэдээж спам мэргэжлэн гэдэг үзэгчд маань аль хэдийн мэдж байгаа. За дээрэс нь энэ 100 манай Монгол Улсын эмэгтэй шишоогийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. За тэгвэл түүний яг намтар ямар вэ гэдгийг яг одоо та бүхэнд харуулж байна. За 13 оноос эхлээл ер нь бол гадаадын өөр улсуудын одоо эмэгтэй ялангуяа эмэгтэй багуудыг дасгалжуулж ирсэн юм туршлагатай. За тэгээ энэтхэгийн шгшээгийн дасгалжуулагчаар ажиллаад эхэлж ирсэн байна. За Монгол Улсын эмэгтэй шгшээ бол түүний анхны шгшээ биш шүү дээ. Энэтхэгийн эмэгтэй шгшээ Йордан улсын эмэгтэй шгшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Бас эмэгтэй сагсан хүүхэд бас нэг дэвшлийг авчирж байгаа дасгалжуулагчдын нэг. За хавар Гарсиа дасгалжуулагчид дагаад бас бусад багууд ч гэсэн энэ нөлөөллөөс эхлэн Леонор дасгалжуулагч гадаад дасгалжуулагчдыг багтаа илсүүлж байгаа. Тэгэхээр хамгийн анхдагч болж ирсэн Фран Гарсиа дасгалжуулагч амжилт үзүүлснээр бусад багууд ч гэсэн ер нь гадаад дасгалжуулагчийг эмэгтэй багууд дээр авчиж болох юм а гэдэг үнцгийг бас харсан байна. Тий. За тэгээд мэдээж өнгөрсөн улирал 14-1 гэдэг амжилтыг баг нь үзүүлсэн. Өөрөө ч гэсэн улирлын шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчаар нэрлэгдсэн. За үргэлжлүүлээд энэ зун улирал дуусны араас манай Монгол Улсын эмэгтэй шгшөөгийг дасгалжуулж Азийн аврах шалралт B дивизионы тэмцээнд амжилтаа олж бас шилдэг 4-т үлдсэн байгаа. Тэгээд манай Монгол Улсын эмэгтэй шгшөөгийг 4-р байраар тухайн тэмцээний өндөрлүүлсэн. Тэгэхээр энэ дасгалжуулагчид энэ жил ч гэсэн бас чанга өрсөлдөөнийг үзүүлэх болов аврагын таамагт бол хамгийн ихээр Amazons-ыг бичиж байгаа гэдгийг бас хэлье. Тэгэлгүй яг уу. За тэгээ үргэлжлүүлээд Улаанбаатар Amazons багийн бүтэн багийн бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За эндээс бас гарааны тавд нь ямар байж болох вэ? Сэлгээний бүрэлдэхүүн хэр зузаан байна вэ гэдгийг хамтдаа харна. За ингээл шгшээ багийнхан жагссан байна да. Болор Эрдэнэ, Нариун Цэцэг, Хулан, Урт Насан, за Келли Чон гээд тамирчдыг бас дэлгэснээр харуулж байна. Гарааны бүрэлдэхүүн байж олноо гэж дэлгэсэн дээр харуулж байна. Сэлгээний тоглогчд бас хүчрэх харагдаж шүү. Болор Эрдэнэ, Болор Цэцэг, Эрдэнмаа гэх тий. За тэгээд энэ Келли Тами Чон гэдэг энэ Вьетнам тоглогчийг багтаа нэгтгэсэн. Энэ бол маш туршлагатай авьяастай тоглогч гэж яригдж байгаа. За Вьетнамын одоо 3/3 шгшээ багийн хоёр ихэр юм хамгаалан тоглогч байдаг. Тэрний нэг нь Келли Чон. За тэгээд өөрөө бол энэсийн Ганзага их сургуулийн багт тоглож байгаа. Тэгээд Улаанбаатар Amazons ирж байгаа юм
маш чадварлаг тоглогч гэж ер нь нэрлэж байгаа. Тэр саяны одоо хятад болж байгаа тэмцээний шууд хэсгийн эхний тоглолтод бол 20-с дээш оноо аваад бага манлайлаад эхэлжсэн харагдсан. За дээрэс нь 2-1 дээр бол Уртнасан нэрлэж байгаа. Өнгөрсөн үеэрл бас Уртнасан маш одоо нээлт болсон залуу тоглогчийн нэг байсан. За Сэлгэнээс бол болорцсон мэдээж гараанд орох боломжтой гэдгийг манай сагс сонирхчдод мэдж байгаа. Хамари Робинсон ч гэсэн тоглогчийн байрлалд гараанд гарах боломжтой. Эдгээр тоглогч маш олон тоглогчтой учраас эдгээр тоглогчдыг бол яаж ашиглахыг бол Фран Гарсиа тасалжуулагч мэдэх болов гэж бодож байна. Ямар ч тач ингээд харахад яг нэрсийг харахад хамгийн хүчтэй бүрэлдэхүүн яг одоогоор Улаанбаатар Амазонс баг байна гэж хэлэхэд болно. Тий. За тэгээд Сэлгэний бүрэлдэхүүнд бас өнгөрсөн үеэрл тоглож ирсэн эдийн тоглогчд байгаа мэдээж Бацоожийн Болор Эрдэнэ, Бямбчав, Болор Цэцэг ч юм уу те тоглогчд байгаа. За сүүл нэмэгдсэн шинэ нэрсийг харах юм бол Эрдэнэ Од гэж энэ бас хамгаалан тоглогчийг багтаа нэгтгэсэн. Энэ тоглогчийн хувьд бол Тайванд сурж агаад ирсэн. Тэгээд ер нь драфтын сонголтоор Улаанбаатар Амазонсд нэгдсэн байгаа. За мөн Инглэн гэж бас энэ маш залуу тоглогч байгаа. Дөнгөж 10 жилийн одоо сурагчийн тоглогчийг бас Улаанбаатар Амазонс драфтаар багтаа нэлсүүлчихэд байгаа. За энэ тоглогчд бас шинэ үйлрэлд яаж тоглох нь гэдэг нь маш сонирхол татж байна. Ингээд хамтаа Улаанбаатар Амазонсогийн энэ үйлрлийн өөрчлөлт тасалжуулагч шинээр авчирсан легионеруудын мэдээллийг хүлээж авч үзсэн бол яг одоо PSN-ээс жил болгон гаргадаг эмэгтэй шилдэг 20 тоглогчийн жагсаалтыг харцгаая. Энэ удаад 16-аас 12 дугаар байрны тоглогчдыг бид онцолж байна. 16 дугаар байр солон орж ирсэн 10 тоогийн тоглогчийн хувьд нийт 13 тоглолт 5.5 оноо, 3.8 дамжуулалт, 5.6 самраас бөмбөг авалтыг дуулжсэн юм байна. За 23-аас 24 онд 9 дугаар байрт үжигчсэн бол баг зэвгээс байр агсан аргачлан харагдаж байна. За 15 дугаар байранд Булбул за улирлын ганц тоглолтыг үндсэн харагдаж байна. За 7.1 оног дунжилсан. За самбар дамжуулалт таслалт гээд ялч Булбулын яг өөрийнх нь голох үзүүлэлтүүд өндөр байгаа нь харагдаж байна. Тоглооны 34.5. За 23-аас 24 онд 7 дугаар байранд үжигдэж байсан байна. За тэгвэл дараагийн байр Болор Цэцэг бүх 15 тоглолтод оролцсон 7.9 оноо, 4.1 дамжуулалт, 3.9 самраас бөмбөг авалт, 1.5 таслалтыг түүний үед хийсэн 44.8% довтлоо. Өнгөрсөн үеэрл түүний үед бол 6 дугаар байранд үжигдсэн юм. Өнгөрсөн буюу одоо 24-өөс 25 оны өмнөх үеэрл гэсэн үг шүү. Тий. За 13 дугаар байр 10 тоогийн хамгаалсан тоглогч Тунгалаг 14 тоглолтод оролцсон 6.9 оноо. За 1.8 дамжуулалт, 2.2 самбар, 2.1 таслалт. Довтгооны хувь бол бас 34% гэж гарч байна. За Тунгалагийн хувьд бас холын зай жилтүүд нь маш аюултай зэвсэг байдаг шүү дээ довтгооныхан. Өнгөрсөн үеэрл бол гарцаа авахгүй сайн тоглолтыг үзүүлсэн бүх оддын тоглолтод бол түүний хувьд нэрлэгдсэн. Тийм учраас хамгийн шилдэг тоглогчдын 13 дугаар байранд орж ирсэн байна. Дараагийн дугаараараа бид та бүхэнд үлдсэн тоглогч өмнөх байруудын тоглогчдыг хүргэн мөн эмэгтэй үлдсэн багуудынхаа мэдээллийг хүргэн. Тийм учраас та бүхэн season preview нэвтрүүлэгтээ ойрхон байгаарай. Энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Баяртай.